өнгөрсний өмнөх бүтэн сөдөр юм уу да. Юунд Европын Австрали улсын Линц хотод нэг цуглаан дээр би очиж номлосон. Тэгээд энэ ч ингээ харж хахад гадаадд ингээд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань маш олуулаа тийм ээ. Тухайн одоо газар нутагт ялангуяа бүр ингээд Унгараас маш холоос юм одоо бүр өөр улсаас тийм ээ хүмүүс бүр ингээд зөвхөн тэр бүтэн сайдрт зорж ингэж ирж байгааг хараад би маш их одоо эзний үгээр цангаж тийм ээ эзний үгээр нэлээд одоо юу яаж дутагдж байгаа юм байна гэсэн юм мэдрэмж төрсөн. Заримдаа бид нар өөрсдөө байгаа юм их мэддэггүй. Юу байгаагаа заримдаа бид нар ерөөсөө ойлгодог. Бидэрт юу байгаа вэ гэдгийг заримдаа байх ёстой юм шиг заримдаа боддог. Маш олон одоо итгэгчид, Европын христэд итгэгчид эзний үгээр тэднийг чиглүүлэх удирдагчид пасторудаар дутагдж байгаа. Бидний хийжсэн сургалтанд ирсэн олон одоо манай Монгол ах эгч дүүснэр маань зарим асуудлыг юу гэж бид нар ойлгох вэ гэдэг юм чухал одоо теологийн чухал асуултуудыг асууж байгааг харсан. Тэгээ би бодсон л да манай цуглааныхан маань сүүлийн үед сайн цугларж өгөхгүй байх юм яагаад бурхны үгэнд ингэж их шинтэж чадахгүй байгаа юм болоо гэж. Хэрвээ бид нар өөрсдийнхөө ингээд амьдралыг ингээд эргээд харах юм бол одоо яг ямар байгаа вэ? Тийм ээ итгэлийн амьдралынхаа хувьд би өсөж гэнэ үү? Би дэвжиж гэнэ үү? Би Христийг улам илүү таньж гэнэ үү? Улам илүү би нэгүслэр амьдарч гэнэ үү? Улам илүү би Христээр дүүрэн байна уу? гэж ингэж асуувал би яг ямар хариулт өгөх вэ? Хэрвээ хэн нэгэн манай эсийн бүлгийн хүн тийм ээ цөм чуулганд ирэхгүй болоод нөгөө нэгүслийн амьдрал гэдгээсээ холдоод илүү одоо юу гэдгийг буцаад хуулийн нөгөө боолчлолдоор буцаад нөгөө нэг өөрийнхөө одоо гавьяагаар амьдрах гэсэн энэ надад амьдралгаа буцаад орсон байгааг бид нар хэрвээ харвал тийм ээ хэрвээ тэр хүмүүсийн Христ итгэлийн амьдрал нь хэрвээ унжоо ийм дорой байгааг бид нар харах юм бол бид нар юу яах ёстой вэ? Өнөөдрийн бидний яриацсан Галат одоо номын маань бидний өнөөдрийн унших энэ хэсэг дээр Паул өөрийнхөө зүрх сэтгэлийг, өөрийнхөө хүслийг тийм ээ Галатчуудад нэг талаар зэмлэх замаар, нөгөө талаар бүр гуйж учирлах замаар ингэж хэлж байгаа энэ хэсгийг бид өнөөдөр ярилцсан. Тэгээ өнөөдөр бүгд хамтдаа бодцгоё. Бидний Христ итгэлийн амьдрал маань хаана явж байгаа вэ? Бидний эсийн бүлгийн хүн нэг бүрийн амьдрал хаана явж байгаа вэ? Одоо бид нар өөрсдөө эсийн бүлгийн хүмүүсийг ингээ бодох юм бол нэг нэгээр нь тэр гэд нэрээр нь ингээ дурдах юм бол Христ итгэлийн амьдрал нь хаана явж байгаа бол надад тэр хүний эсвэл тэр хүнд миний тусламж хэрэгтэй байна уу? Сүнслэг өсөлтийнхөө хувьд шүү дээ, тийм ээ. Энэ талаар бүгдээрээ ингээ бодонгоо хамтаа Паулийн Галатад бичсэн захидлын манай 4-р бүлгийн 12 дугаар ишлэлээс хойшоо уншицгаая. За би уншиж та нар хараарай. 12-оос 20 дугаар ишлэл баг өнөөдөр. Ах トゥ нараа би та нартай адил болсон учраас надтай адил байцгаа гэж би та нараас гуйж байна. Та нар надад ямар ч муу юм хийгээгүй. Махбодынхаа мөхслөөр анх би та нарт сайн мэдээ тунхагласныг та нар мэднэ. Махбод минь та нарт сорил болсон ч та нар басамжилж жигшээгүй. Харин ч та нар намайг Бурхны Тэнгэр илч адил Христ Есүс адил хүлээж авсан. Тэгвэл та нарт байсан баяр хөөр хаана байна? Хаа байна? Учир нь та нар болдогсон бол нүдээж ухаад надад өгөх байсныг чинь би та нарт гэрчлээ. Тиймээс та нарт үннийг хэлснээрээ би дайсан чинь болсон уу? Болсон хэрэггүй. Та нарын төлөөх тэдний хичээнгүйлэл нь магтууштай бус юм. Харин тэд та нарыг зөвхөн өөрсдийнх нь төлөө хичээнгүй байлгахын тулд та нарыг биднээс холдуулахыг хүсдэг аж. Магтууштай үйлсийн дотор зөвхөн намайг хажууд чинь байхад чинь бус, харин үргэлж хичээнгүйгээр байх нь сайн юм. Хүүхдүүд минь, Христ та нарын дотор дүрээ олтол би төрөх зовлонг дахин эдэлж байна. Би яг одоо та нарын дэргэд байн хоолон өнгөө өөрчлөхийг хүснэ. Учир нь би та нарын тухайд эргэлзвэ гэж.
Амен. За яг энэ хэсэг дээр Паулийн ерөнхий ярьж байгаа өнгийг ингээд анзаарах юм бол нэлээд учирлан гуйсан. Миний хүүхдүүд минь, ах дүүс минь би танараас гуйж байна гэж 12 дугаар ишлэлдэр хэлж байгаа. Би танараас гуйж байна гэж. Яг юу гуйх болов? Хэрвээ бид нар өмнөх хэсгийг санаж байгаа бол өнгөрсөн удаагийн 4-р бүлгийн 1-ээс 11-р ишлэлдэр хэрвээ бид нар санаж байгаа бол тэдний Христ итгэлийн амьдрал бол уг нь өв залгамжилсан хүний амьдрал байх хэвээр. Яг өвийг олсон хүүхдүүдтэй адилхан амьдрах хэвээр харин буцаад боолууд шиг амьдарч ийн гэж хэлж ирсэн тийм ээ. Ийм боолууд шиг ингэж 11 дэх ишлэлдээс ингээ харах юм бол ийм боолууд шиг амьдарч байгаа учраас би та нарын төлөө биш ал дими хоосон зүйлийг хийсэн юм шиг ийм мэдрэмж авч тэгээд бас тэрнээсээ болж болгоомжилж бас айж байна. Яг тэгвэл та нар буцаад нөгөө нэг сар жил янз бүрийн юмыг хардаг, буцаад нөгөө хуулиар амьдрах, боолчлогдсон ийм амьдралаар амьдрах ийм зүйл рүү та нар эргээд орсон байна. Тийм учраас би энэ бүхнээс би айж байна. Тийм учраас би танаас гуй гэж гуйж байгаа. Яг хэрвээ бид нар Паулийн энэ гуйж байгаа энэ хэсгийг ингээд анзаарч ингээд харах юм бол яг ямар нөхцөлд тэгэхээр хилээд, зэмлээд учирлаад янз бүрийн аргаар ингээд үзээд хэлж ягаад тэгэд за веста гуй гэж хэлж байгаа. Яг тийм л нөхцөл байдалд орсон. Заримдаа хүүхдүүд ингээд ээж авах үгэнд орохгүй, ялангуяа жоохон том болсон хүмүүс яг хэлснийг нь сонсохгүй би өөрийнхөө зөв гэж бодоод өөрийнхөө зүтгээд амьдралын том шийдвэрүүдийг хамаагүй гаргах гад ийм байх үед сүлдээ ээж аав нь яадаг за гуй би тийд гэж өгөөч гэж тий. Зиглээд загнаад тийм ээ янз бүрийн замаар хориод тийм ээ магадгүй зодоод болохгүй бол тий тэгээд өстө гуй ёстой бити тэгээч гэж тийм ээ яг ийм нөхцөл байдал Паул иймэрхүү зүрх сэтгэл дээр ингээд ирцэн тэднээс гуйж байгаа. Тэгээд 12 дугаар ишлэлээс харах юм бол юуг гуйж байгаа гэвэл надтай адил байцгаа гэж. Яг гоо Паул төгсгөн учраас өөртөө адил байхын тухай яриаггүй. Коринтотод бичсэн цагталтаа Паул надтай адилхан байцгаа гэж намайг дуурайцгаа гэж хэлэхдээ 2 удаа хэлэхдээ би Христийг дуурайдаг шиг та нар намайг дуурайцгаа гэж хэлсэн. Яг тиймэрхүү стилээр хэлж байгаа Паул энэ чинь. Та нар надтай адилхан бай. Гэхдээ яг энэ хэсэг дээр юуны тухай ярьж байгааг бол хуулийн боолчлолоос чөлөөлөгдсөн тухай ярьж байгаа. Паул би өөрөө фарисей хүн. Би юдэ хүн. Хуулийн дор маш удаан өөрийнхөө амьдралын дур шиг амьдарч хагаад тэгэд энэ хуулиас би чөлөөлөгдсөн. Тэгэд энэ хуулиас чөлөөлөгдөөд нэгүслийн эрх чөлөөнд ингээд яг амьдраад та нар дээр ингээд ирсэн та нар тэгтэл урд нь хуультай байгаагүй өөр шишнтэй байжгаад харин энэ эрх чөлөөг хүлээж авчаад одоо би та нартай адилхан эрх чөлөөтэй хуульгүй болоод ирсэн чинь та нар харин эргүүлээд буцаад миний өмнөх амьдралтай байсан шиг хууль руу буцаж ирсэн байна. Тийм учраас та нар одоо яг над шиг надтай адилхан байгаа ч гэсэн ийм замаар ерөнхийдөө Паул энийг хэлж байгаа. Галатчуудын хувьд бол мэдээж харь үндэстэй учраас юудан хууль тэднэрт байгаагүй. Тэгсэн мөртлөө тэд нэр сар жил янз бүрийн од гариг янз бүрийн зүйлээр юдэчүүд хурж ирээд юдэжүүлэгчд хурж ирээд хуучин гэрээний янз бүрийн хууль дүрмүүдийг тэр Христэд итгэж болсон галатынхнаар дагуулуулах гад ингэ зүтгэсэн байсан. Тэгээ тэдний үгэнд тэд нар бүр орцсон байсан. Толгойн эргэцсэн. Тэд нар айгүй яг зөв юм ярьж байгаа юм шиг санагдсан. Тэгээ бид нар өнгөрсөн удаагийн юун дээр ярьж ирсэн. Хүмүүс заримдаа өөрийнхөө авралын төлөө ямар нэг юм хийн гэдэг бол тийм натуралны яг цаанаасаа бид дэгмээр байгаа тийм санагддаг. Заавал нэг юм хийж иж би өөртөө нэг сайн хийсэн юм шиг санагддаг. Олон жилийн өмнө манай сүм чуулганы нэг хүн нас бараад тэгээд оршуулга болох болсон. Тэгээд оршуулгыг яг битгэхэд ингээ байжсэн чинь гэнтхэн хөдөөнөөс нэг настай хүн хурж ирээд үгүй бид нар Христийнхаар хийхгүй. Тэгэх юм бол өстө болохгүй янз бүр юм хийх ёстой гэж. Тэгээ яг явсаар байгаад Христ итгэлийн талаас хийх болсон л доо. Гэхдээ тэр хүмүүс нууцаар ингээл тийшээ явж байхдаа нэг будаа хаяал тэгээд нэг нууцаартай энд нэг тийм юм яагаал энд нэг тийм юм муяал ингээл яваадсан. Яг тэгвэл өөрөөсөө ямар нэг юм хийхгүй бол нэг юм дутуу. Тийм ээ? Нэг юм буруу болчих юм шиг санагдсан. Яг иймэрхүү
сэтгэл дээр нь юдэжүүлэгчид галатчуудыг одоо юу гэх вэ? Итгүүлсэн юм шиг байна. Тэгээ Паул энэ чи юу гэж юм гэхээр та нар над шиг бай. Над шиг хуулиас ирэх чөлөөнд гараач. Би та нартай адилхан хурж ирэхдээ би та нар дээр ирэхдээ юдэ боловч юдэ хүмүүртлээ хариу үндэстнүүдэд би ирэхдээ та нарыг пүбагэго зүг зүгээр ямар ч асуудалгүйгээр хүлээж авч харин ч та нар одоо та нарыг хуйлгүй байх тусмаа шууд тийм ээ Христийн нэгүслийн ирэх чөлөөнд одоо би дуудсан. Би та нартай адилхан болсон шиг та нар бас одоо яг надтай адил байгаарай гэж иймэрхүү байдлаар хэлж байгаа. Энэ болохоор Паул өөрөө өөрийнхөө одоо хуулиас эрх чөлөөнд гарсан энэ эрх чөлөөнийхөө талаар хэлж байгаа юм хэсэг байна. Тэгэд 13 дугаар эшлэлээр ингээд биш 12-ийн төгсгөлдөр хэлэх юм бол та нар надад ямар ч муу юм хийгээгүй гэж. Та нар надад муугаар хандаагүй. Ягд муугаар хандаагүй гэвэл муугаар хандах боломж байсан. Тэгэд 13 дугаар эшлэлээс гарах юм бол мах бодынхоо мөхслөөр би та нарт сайн мэдээг тунхагсныг та нар мэднэ гэж. Мах бодын мөхсөл гэж ямар мөхсөл байсан юм бол гэж бид нар магадгүй асууж байгаа бох тийм ээ. Тэгээд эрдэмтүүд айгүй олон янзын одоо 3 янзын юм гол одоо таамаглал байд юм байлээ л дээ. Тухайн үед одоо яг Паул нөгөө Антиохос тийм ээ хоошоо гараад Галат аймаг руу явахын тулд нэлээд өндөр уул ялангуяа одоо тухайн үед одоо техник хэрэгсэл муутай байх яг тэр үед бол 3000 одоо 70 төвчнөөс 3000 гаруй метрийн өндөртэй тийм одоо уул одоо тиймэрхүү юмыг давж ингэж явах хэрэгтэй. Тэгж явахдаа тухайн үед одоо гарч исэн тэр нутгийн маларын өвчин туссан болов гэсэн ийм одоо таамаглал байдаг. Тэр өвчин маларын өвчин гэдэг чи одоо нэг нян одоо шумуулнаас хатгуулаад ингээд авчдаг тийм. Тэгээд тэрнээс болоод ингээд маш одоо биеийн муу ингээд энэ хүнд нөхцөлд ингээд явсан болов гэсэн ийм одоо нэг таамаглал өгдөг. Нөгөө талаар болохоор яг хуу Паулын хувьд өөрөө одоо нүд их муутай байсан. Тэгээд ийм нүдний одоо асуудалтай тий тийм байсан болов гэж тий. Нөгөө талаар ердийн зүгээр өөрийнх нь бие одоо ерөнхийдөө муу хүн байсан болов гэсэн юм. Тэгэхээр ямар ч нөхцөл байсан Паул тэднүүдээр ингээд анх очиход маш их сул дорой тийм хүн байсан. Тэ сул дорой тийм боловч тэднэрт сайн мэдээг тунхагсан гэж. Паул нөгөө Коринтод бичсэн захиалтаа бас би сайн мэдээг тунхаглаа өөрийнхөө одоо хүч чадлаар биш тийм ээ. Харин ч би мөхслөөр харин ч бие махбодын одоо ийм сул дорой байдлаар би та нар дээр анх ирж ирсэн гэсэн ийм байдлаар ерөнхийдөө бас Коринтынд хэлсэн байдаг. Яг тэрнтэй адилхан яг ийм байдлаар галатчуудад анх очиж ирсэн. Тийм ээ. Галат аймгийнх нь нэлээд олон хот байгаа шүү дээ тийм ч 3-4 хот байгаа. Тэгээ за энэ ингэж одоо очиж сайн мэдээг тунхагсныг та нар мэднэ. Мах будмын та нарт сорилт болсон ч та нар басамжилж жигшээгүй гэж. Өөрөөр хэлбэл яг энэ жигшээгүй гэсэн энэ үг нь бүр огүйдэс нь төрөөгүй бүр ингэж бөөлжээгүй гэсэн санаагаар ерөөдөө хэлж байгаа. Өөрөөр хэлбэл Паулын тэдэр дээр ингэж очисон нөхцөл байдлаараа их аимшигтай хэцүү хүн ойртохын аргагүй магадгүй үнэр танартай ч юм уу те эсвэл тийм одоо янз бүрийн одоо идэ бээр нь гоочсон ч юм уу нэг юм муухай байсан юм шиг. Гэхдээ л Паулын ярьж байгаа тэр зүйл нь бол тэр хүмүүст баяр хөөргийг авчирсан. Тэр хүмүүст өөрт нь сайн хандах ийм одоо мэдээ байсан. Өөрөөр хэлбэл тэдний сонссон тэр мэдээ хүний нүдээр хэмжигдэхгүй тийм мэдээ байгаагүй та нар санаж гэнэ үү гэж. Би маш муухай очсон. Надаас болоод та нар итгээгүй. Би надаас хэрвээ болж итгэсэн бол та нар амар одоо намайг жигшиж тийм ээ намайг басамжилж дор дүжиж бүр намайг хүлээж авахгүй гэсэн. Намайг эсэргүүцэх байсан. Гэтэл та нар харин яасан? Та нар бол надад маш сайн наацсан. Намайг бүр Бурхны Тэнгэр элч бүр Есүс Христ гэж тэ адилхан ингэж хүлээж авсан гэж. Яг үндэ бол Паул бол мэдээж хэрэг Бурхны элч байсан юм чинь нөгөө ангелос гэж одоо Тэнгэр элч гэдэг адилхан үг шүү дээ. Ер нь бол тийм ээ. Тэгэд яг Бурхны элч гэдгээр яг Христтэй адилхан намайг хүлээж авсан та нар. Яг Паул энэ бүх зүйлийг тэднэрт хэлээд байгаа бай. Яг тэгвэл тэдний хүлээж авсан сайн мэдээ бол хүнээр ерөөсөө биш.
Өмнө нь хэлсэн Паул тийм ээ. Хүнээр ерөөсөө биш. Та нар намайг хараад намайг гоё учраас хүлээж аваагүй. Тэгээ намайг миний царайг хараад харагдахгүй болонгууд нь болчихж байгаа ийм явдал болж болохгүй. Харин та нар яагаад энэ сайн мэдээг авсан гэхлээр юу байгаа вүлээ? Та нар боолчлоос чөлөөсдөгцсөн. Ирэх чөлөөнд гарсан. Та нар нэг үүслээр аврагдсан. Зөвхөн итгэлээр аврагдсан. Нөгөө юудэжүүлэгчид юу ярьж байгаа вүлээ? Есүст итгэж болно. Гэхдээ бас нэмээд та нар яах вэ? Хоцлуулах хэрэгтэй. Та нар янз бүрийн хоол ундны болон тахилын янз бүрийн хуулиудыг дагах хэрэгтэй. Та нар өдөр судар хардаг болох хэрэгтэй. Та нар янз бүрийн зүйлийг ийшээ тавь, тийшээ тавихгүй болно болохгүй гэдэг зүйлийг дагах хэрэгтэй. Тэгжиж та нар жинхэнэ Христ итгэж болно шүү дээ гэж. Ийм зүйлийг юудэжүүлэгчид Галатиханд ингээд итгүүлсэн байсан. Тийм учраас Паул энэ ийм бүх зүйлийг ингэж хүлээж авсныгаа та нар мартаж болохгүй гэж. Өнөөдөр хэрвээ бид нар биш те өөрсдийн Христ итгэлийн амьдрал заримдаа хитрхи хууль дүрмэнд баригдаад хитрхи заримдаа бид нар өөрсдийгөө би тэгж чадахгүй байна. Бусдаа харьцуулдаг ч юм уу. Би өстө Библийг уншсангүй, эсвэл залбирсангүй, би өнөөдөр явж чадсангүй, би ингэсэнгүй гэсэн ийм хүссэн боловч чадахгүй байгаа тэр чадахгүй байгаагаа мэдэрсэн тэр уруу дорой зүтгэл байгаа бол бид нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Бид нар анх Христээр ирэхдээ тэрнээс болж ирээгүй. Би өөрөө зүтгэх учраас би ирээгүй. Би өөрөө зүтгээд ч чадахгүй учраас бид нар Христийг хүлээж авсан гэдгийг санах хэрэгтэй гэсэн үг. Өнөөдөр манай эсийн бүлгийн хүмүүс Христэд итгэгч гэж байгаа боловч үнэндээ Христ итгэлийнхэн амьдрал нь юм хуурай, заримдаа юм буруу хүмүүсийн үгээр буруу тишээ явцсан тийм ээ. Ийм нөхцөл байдалтай хүмүүс ирээ бидний эсийн бүлэгт байгаа бол бид нар тэрийг сануулах хэрэгтэй. Бидний анхны Христ итгэл эрэхт та нар хэн чамд ярьсан? Хэн яаж анх бид нар Христэд итгэсэн бэ? Яагаад бид нар Христэд анх итгэсэн бэ? Бидний анхны Христ итгэл бурхан намайг залбирсан ч хариу өгсөнгөө эсвэл эдгээсэнгүү гэдгээс болж итгэсэн юм уу? Эсвэл би ямар нэгэн хууль дүрмийг дагаад тэндээсээ ингээ янз бүрийн сайн сайхан зүйлийг авах ёстой байсан чинь би тэгж чадсангүй, би өөрөө зүтгэх ёстой байсан гэсэн учраас бид нар Христ итгэсэн юм. Үгүй. Бидний итгэл бол зөвхөн биднийг эрх чөлөөнд гаргасан Есүс Христийн загалмайн үгэл итгэсэн. Тэр авралт бид нар итгэсэн. Тэгэл болоо. Өөр юу ч нэмэх хэрэг шаардлага байхгүй. Бидний Христ итгэл ингээд сайн уу, муу юу, гоё уу, муухай юу гэж яригдах явдал юугаар хэмжигдэх вэ гэвэл би үнэхээр сайн мэдэн дээр байна уу, эсвэл байхгүй байна уу гэдгээр л хэмжигдэнэ. Өөр юугаар ч хэмжигдэхгүй. Харин юудэжүүлэгчид Галатиханд ямар юмыг ойлгуулсан гэхээр чи тэгж чадахгүй байгаа учраас чи яг сайн итгэж биш. Чи ингэж чадахгүй байгаа учраас чи сайн итгэж биш гэж. Өнөөдөр магадгүй Монгол итгэгчдийн дотор ч гэсэн заримдаа янз бүрийн буруу сургаалыг зааж байгаа ийм хүмүүс ингээд онлайн дээр аюу их байдаг. Тэгээ заримдаа бид нар ингээд өнөөдөр цуглаандаа би яваагүй юм чингэнгүүтээ интернет оронгуудаа хинээч хамаагүй ярьж байгаа ямар ч хамаагүй сумраал номлолыг шууд олж аваад ингээд сонсоод энэ ямар гоё ярьж байна. Манай пастраас өөр юм байна. Манай пастраас гоё гоё ярьдаг юм байна. Манай пастраас илүү их гоё мэдлэгтэй юм байна. Мэдээж тийм л байх л да. Гэхдээ зөв сургаал уу, буруу сургаал уу гэдгийг бид нар анзаарахгүйгээр сонсдог. Тэгээд заримдаа бид нар юуг сонсдог юм чи? Чи Есүст итгэдэг юм бол чи өргөлөө сайн өргөх ёстой. Чи Есүст итгэдэг юм бол чи Бурханаар өрөөгдөх ёстой. Чи өрөөгдөхгүй байгаа бол чи муу итгэгч бай гэсэн үндсэн ийм мессежийг заримдаа хүмүүс өгдөг. Хэрвээ тийм мессеж өгж байгаа бол бид нар шууд тэрийг хаах хэрэгтэй. Яг тэгвэл Паул нь юу хэлж байгаа гэхээр та нар анх Христэд итгэхдээ тэгж итгэхээгүй. Хэрвээ тэгж итгэсэн бол тэр чинь яг жинхэнэ итгэл бол биш байсан байж таарна. Анхны тэр итгэл Паулын тунхагсан тэр сайн итгэл Паул ямар ч муухай, ямар ч жигшмээр, ямар ч шижгэн байсан тэд нар хүлээж аваад түүнийг тэнгэр элчиг хүлээж авсан. Энэ Паулаас юусаа болоогүй. Энэ бол Есүс Христийн сайн мэдэнэс болсон гэдгийг та нар санаж гэнэ үү гэсэн. Ийм байдлаар ерөнхийдөө Галатиханд хэлж байгаа.
Өнөөдөр бид нэр өөрсдийнхөө символын хүмүүс тэрийг сануулах хэрэгтэй. Та яг анх яаж Христэд итгэсэн бэ? Яагаад Христэд итгэсэн бэ? Яа би амар их мөнгөтэй болно, баян боломж гэдэг юм уу? Эсвэл иймтэй болно, тэгэн би залбираад бүх одоо залбирсан зүйлээ авдаг болно гэж бодож итгэсэн үү? Тэгсэн бол жинхэнэ одоо зөв замаараа одоо зөв итгэлд ирээгүй байх гэсэн үг. Паулын чи яг Христэд итгэлд ирсэн тэгсэн мөртлөө одоо Христ итгэлийнхэн амьдралыг шал өөр замаар явуулах гэж байгаа юм хүмүүсийн тухай ярьж байгаа. Тийм хүмүүстэй та нар магадгүй таарлцсан бах, мэддэг бах. Би бол зөндөө мэднэ. Үнэхээр нэгэн цагт та гал халуун Христ итгэл одоо итгэлтэй сүм чуулганд үйлчлдэг залуучуудтайгаа хамт ингээд янз бүрийн одоо зүйлийг хийдэг байсан юм хүмүүс гинтхэн маш хуурай, маш ийм хүйтэн, маш итгэлийн талаар ингээд ярихлаа өөрт нь ингээд дараатаа болцсон юм шиг бүр ингээд дургу хөрмөр юм шиг өөрт нь ингээд бүр ингээд одоо ийм нэг хүн яншаад хажуунаас нь ингээд бүр залхаагаад байгаа юм шиг ийм одоо мэдрэмжтэй заримдаа болцсон явж идэг. Хэрвээ тийм байж байгаа бол бид нар та нар анхны Христ итгэлээ санах хэрэгтэй гэдгийг. Өөрөөр өнгөрсөнд юу болсныг амьдралд чинь тэрийг санах хэрэгтэй гэдгийг эднэрт хэлэх хэрэгтэй. Тэгээд цаашаа үргэлжлүүлээд Паул Галатинд энэ юу гэж хэлсэн 15 дугаар ишлэлээс хэрвээ харах юм бол та нар тэр байсан баяр хөөрч одоо хаана байна? Өөрөөр хэлбэл одоо байхгүй болчих. Нөгөө Христ итгэлд хурж ирээд хүмүүс нөгөө баяр хөөртэй болох, Христ өөрийнхөө итгэлийн амьдрал сэтгэл хангалуун болох, өөрийнхөө зөвхөн сүнслэг амьдрал биш бас бие махбодын амьдрал зүгээр л амьдрал да сэтгэл хангалуун болох, талархалтай болох, баяр хөөртэй болох, амьдралын утга учирын талаар маш одоо гоё сэтгэлтэй болох болцсон байсан. Тэр баяр хөөр нь байхгүй болсон. Тэд нар бүгдээрээ магадгүй Паулд их ууралсан, Паулыг дайсан мэт үзсэн, өстөн мэт үзсэн, дургуйлгсан энэ Паул станараа ямар онцгүй юм ярьсан байсан юм байна. Дараа нь ирсэн энэ юдэчүүд амар зөв юм ярьж гэн гэд хооронд харьцуулсан ийм одоо сонин сэтгэгдэлтэй болцсон. Өөрөөр баяр хөөр байхгүй, авралын дээр баяр хөөр байхгүй болцсон байсан. Тэр авралын баяр хөөртэй байхдаа бүр Паул нүдэ ухаад хүртэл өгөхдөө бэлэн байсан гэж Паул сануулж байна. Тэгэхээр Паулын яг нүд муу байсан юм шиг байгаа юм л да юм зүгээр миний бодлоор. Нөгөө Дамаскотод явж байхдаа Паул Есүстэй таарад нүдэн сохордог шүү дээ тийм ээ. Тэгээ буцаад хараатай болдог. Гэхдээ магадгүй 100% хараатай болоогүй юм шиг байна. Тэгэл ингээд тэр нүднийх нь одоо хүнд хэцүү нөхцөл байдал тэнцээ байсан. Тэр үед хүртэл тийм ээ Галатихан бүр Паулын төлөө нүдэж бүрг өгчгөөр ийм одоо их одоо түүнд одоо хандаж түүнийг одоо хүндэлж түүнийг хайрлж ирсэн гэдгийг сануулж байна. Тэгээд одоо тийм юм байхгүй болсон. Ягаад гэхээр Паул тэднэрт үннийг нь хэлсэн. Та нар хуулиар аврагдахгүй. Та нар сайн үйлсээр аврагдахгүй. Та нар ямар ч мундаг зүйл хийгээд, гоё юм хийгээд, гавьяа байгуулад та нар авралдаа хурууч нэмэхгүй. Юу ч нэмэхгүй тийш. Харин ч та нар өөрсдийнхээ харин авралыг бүдгрүүлж, өөрсдийгөө буцаагаад хуулийн боол болгож байна. Тийм нөхцөл та нар яаж баяр хөөртэй байх юм? Тийм нөхцөл та нар яаж уур уцааргүй, баяр хөөртэй, сэтгэл хангалуун амьдралдаа одоо тийм ээ сэтгэл хангалуун юм байх юм. Яг гэвэл та нар өөрсдийнхөө Христ итгэлийн амьдралыг өөрөө буцаагаад ачаа, буцаагаад хууль дүрм, буцаагаад нөгөө нэг олон хүнд хэцүү зүйлсээр даран тулгацсан учраас тийм баяр хөөр та нарт байхгүй болчихж байгаа шүү дээ гэж. Тийм учраас үннийг ярьсан болоод би та нарт дайсан болсон хэрэггүй гэж. Нэг талаар их сонирхолтой тийм ээ. Өөрийг нь тийм нүдэ ухаад хүртэл өгөхөөр бэлэн байсан тийм хүмүүс одоо Паулыг эсрэг их дургуцалтай байгаа нь сонсогдож байгаа. Паулыг сонсомооргүй. Энэ Паул юу юм гэж бодож байна гэсэн үг. Яг гэвэл тэднэрт нөлөөсөн нэг зүйл байна. Энэ бол тэдний чихэнд шивэнсэн нөгөө худал сургаал. Худал сургаал бол аюултай. Яг энэ одоо энэ хэсэг дээр Паул юуны тухай ярьж байгаа гэхээр 17 дугаар ишлэл дээр 18 дугаар ишлэл дээр тэр худал юдэжүүлэгч худал сургаалтангууд тэднэрт хандж байгаа тэр хандлага
ямар байгаа тэгээд тэр нь ямар зоригтой вэ гэдэг тухайн ч хэлж байгаа. Та нарын төлөөх тэдний хичээнгүййлэн гэж байгаа. Нөгөө zealous гэж ярьж байгаа. Бүр ингээд амар ингээд идэвхтэй гэсэн юм байна. Магтууштай биш юм. Харин тэд та нарыг зөвхөн өөрсдийнх нь төлөө хичээнгүү байлгахын тулд та нарыг биднээс холдуулахыг хүсдэг ажээ гэж. Өөрөөр хэлбэл тэдний тэр станаар ингээл байнгын ингээл үүдэн дээр чи хурж ирээл ста өнөөдөр цуглаандаа явахгүй мó ингээ наашаа хүрээд ирээж станаараа би залбираад өгье хичээлээ тарахчин гадаачин байгаал гэрт чин аваачиж өгөөл магадгүй ингээл те та нар тийм гаж өрсгөл мэднэ шүү дээ те бүр ингээ салдгүй те нөгөө ямар хам шиг гэдэг үлээ нөтэ хам шиг тийм байгаад исэн юдэч. Тэгээ нөгөө бүр галатихынд бүр ингээд сэтгэлийг ингээд бүр ингээд татцсан. Энэ ямар гоё хүмүүс вэ? Ямар сайхан, ямар гоё юм бэ? Паул тийм байгаагүй шүү дээ. Паул нэг муухай үнэртэй те. Тэгэл нэг тийм туг таг хийсэн яриатай нэг тийм юм байсан. Ойлгогтойч магадгүй те сайн уу мань уу гэдэггүй байсан ийм хүн байсан. Тэгсэн чинь энэ хүмүүс чи хурж ирээлээ сайн байна уу гэл ингээл амар гоёор ингээл стандараа намайг ч ингээл өргөөл стандараа те ингээд юм тийм учраас эдгээр энэ яста сайн хүн байж таараа гэсэн. Иймэрхүү байдлаар ерөнхийдөө магадгүй юдэжүүлэгчид тэдний сэтгэлийг ингэж татсан байсан. Бүр тэр үед бүр өөрсдөд нь авралын зар тараасан Паулд хүртэл Паулыг үзэн ядах хэмжээнд болгож чадсан. Тэр хүмүүсийн тархийг бүр тэгж игүүлсэн юм байж байгаа. Өнөөдөр бид нөгөө Монгол үг хурцл байдаг шүү дээ тийм ээ. Нөгөө бамартчлаа. Ямар ч гэсэн сайхан үг хэлээд тийм ээ. Ингэсэн хүн болгон дандаа сайн биш. Тийм ээ. Заримдаа хатуу үг хэлсэн хүн болгон муу биш гэсэн юм санаатай үг байдаг шүү дээ. За тийм. Тэгэд энэ ч одоо хүмүүсийн одоо тэр байгаа нөхцөл байдлыг Паул энэ сануулж байна. Та нар одоо байгаа нөхцөлийг харж байна уу? Нэгдүгээр баяр хөөр байхгүй. Хоёрдугаар авралын зар тараасан хүмүүсийн хүнийхээ эсрэг бүр ингээд дайсан юм шиг ингээд үзэн ядцсан. Тийм ээ. За та нар гуравдугаар бүр ингээд тэр одоо гаж сургаал зааж байгаа хүмүүсийг бүр ингээд амар шүтцсэн. Яг тэгэхээр энэ чинь ингээд харах юм бол тэр та нарт өөрсдийнх нь төлөө хүчээнгүү байлгахыг тэд нар хүсэж та нарыг тэгж өргөдсөн гэсэн ийм санаагаар нь хэлж байгаа 17 дахь эшлэлдэр. Өөрөөр хэлбэл та нарт одоо тэдний сайн байгаа юм чи танаас буцаагаад та нарыг өөртөө ашигтай болгохын тулд тэд нар тэгж байгаа. Тэгээд тэгж хийж байгаа нь надаас салгахын тулд бас. Үнэхээр тэр эзний хүн байсан бол Паулаас салгах гэж оролдохгүй шүү дээ. Тэр зөв сайн мэдээнээс нь холдуулах гэж оролдохгүй. Тийм үстэй тий? Салах гэж оролддог гэж. Өнөөдөр та нар гаж урсгалын нэг одоо тэмдгийг мэдэх үү? Бүр хүмүүсийг сүм чуулганаас нь байтугай зүгээр гэр орноос нь салгадаг. Эхнэр нөхөр хүртлийг бараг салгахдаг шүү дээ. Монголд байгаа. Намайг Мойсийн шашин дэхэнд сурж байхад нэг багш маань надад хэлж ирсэн. Пүүжээ энэ над дээр ингээ зөндөө олон хүмүүс ирээд байна. Нэг тийм ийм одоо шин тэнгэр газар гэдэг ийм одоо гаж урсгал ингээд эхнэр нөхөр нь хүүхэд нь бүр ээж нь орцсон. Тэгээд ээж мэж нөгөө нэг гоё хүүхдүүдэд орой ирэхэд ингээд хоолндоо хийждэг юм байс бүр байхгүй. Гэр орон бүр нахан хороо болцсон. Зөвхөн нөгөө нэг тэр гаж урсгалын хүмүүсийн хийгсэн нөгөө библи судал гэдэг юм хийдэг. Үзэх ёстой минь үздэг. Тэгэл дандаа бид нар библийг хичээл явдаг. Одоо ингээ удахгүй дэлхий сүнж байгаа ч гэсэн. Зарим хүмүүс бүр ажилласаа гарцсан. Найз нөхдөсөө холдсон. Бүр хамаг холбоо молбоогоо ингээ тасалдсан. Хүүхдүүд нь бүр ингээ яаж чадхаа байцсан хийж байгаа. Бүр эхнэр нь нөхөр нь бүр яаж чадхаа байцсан. Ийм одоо нөхцөлд байна гэж надад хэлж ирсэн. Тэгээ одоо эдгээр яах вэ гэж. Тэгээд ерөнхийдөө хэрвээ бид нар энэ 17 дугаар одоо ишлэл ингээ харах юм бол гаж урсгалынхан яг энэ юдэжүүлэгчид яг тийм байдлаар Галатынхны бүр толгойг бүр юугүй хамууруулаа хийсэн байсан бүр. Тэр бүр яаж хэлж болдгоо нэг алгадаад алгаа зодоод болдгоо гэдэг чинь заримдаа тийм ээ.
ингээ бүр хилээд болдгоо юм болцсон. Ямар ч аргаар хилээд болохгүй гэж. Тэгэд яасан? Паулын 18 дугаар эшлэлдэр болохоор яг хөө тэд нар ийм бурхны төлөө ийм зийл гэж байгаа юм л да. Одоо энэ хичгээнгүй байх нь буруу бол биш. Гэхдээ зөв байх ёстой тэр хичээнгүйлэл чинь. Өөрөөр хэлбэл тэр хичээнгүйлэл чинь зөвхөн хууль, дүрм, ямар нэгэн хүнд таалагдах, өөрөө авралаа олох гэсэн, өөрөө бурхнаас цаашаалыг ивэлийг авах гэсэн ийм зорилготой хичээнгүйлэл байх юм бол тэр нь магтууштай бол биш гэж. 18 дугаар эшлэгийг хэрвээ харах юм бол магтууштай үйлсийн дотор зөвхөн намайг хажууд чинь байх чинь биш, харин үргэж хичээнгүүгээр байх нь сайн. Өөрөөр хэлбэл мэдээж хичээнгүй байна гэдэг бол одоо тэр юдэчүүд шиг байна гэдэг бол буруу юм бол биш. Христ итгэлийн төлөө өөрийнхөө амьдралыг зориулна гэдэг бол ерөөсөө буруу юм биш. Би хийж байгаа болгоно эзний төлөө хийж байгаа юм шүү гэж бодох нь буруу юм бол ерөөсөө биш. Би ярих болгондоо хүмүүст сайн мэдээ тунхаглах байгаа нь буруу юм бол ерөөсөө биш. Хүмүүсийг Христийн үнний үгээр дагуулах гэж оролдож надад одоо өгөгдөж байгаа цаг хугацаа байгаа бол тэр болгоныхоо тиймний төлөө зүтгэхэд зориулна гэдэг бол буруу юм бол биш. Харин тэд нар шиг ийм буруу зорилготой өөрсдийнх нь төлөө өөрсдөд хүлж бас өөр бусад хүмүүсийг бусдад салгах гэсэн оролдлоготой ийм хичээнгүйлэл бол ялангуяа энэ юдэчүүдийн энэ хичээнгүйлэл бол маш буруу юм а гэж хэлж байгаа. Өнөөдөр хүмүүс болсон хон ер нь бол их хов живтэлтэй тийм ээ хүнд амьдарч байгаа болохоор хүмүүс бол их хов живэнд дуртай. Одоо би ингээд номлож явахдаа нэг хүн байжээ гэдэг нь та нар бүгдээрээ ингээд сэрэг. Яг л хүний мод дуртай шүү дээ бид нар. Тэгэд Христ итгэгчид хүртэл тэр цуглаан сайхан, тэр цуглаан муухай, би тийм, чи тийм. Тэр пастор ийм, энэ тийм гэл ийм ярих их дуртай. Гэтэл бид нэг зүйлээр дүгнэх ёстой энэ бүхнийг. Энэ бүх хичээнгүйлэл нь зөвхөн бурханд алдрыг өргөхийн төлөө хүмүүсийг Христ итгэлд улам илүү гүнзгий суйрлуулахын төлөө байна уу? Эсвэл зөвхөн энэ хүн өөртөө алдар нэрийг цуглуулахын тулд байна уу? Энэ зөвхөн өөрийнхөө үйлчлэлийг товоолгож бусдын үйлчлэлийг дэвсэлхийн тулд ингэж ярьж гинүү гэдгийг сонсох ёстой. Саяхан нөгөө би Европт очиод өдөртөгч нартай уулзсан гэсэн. Тэгээ тэр хүмүүсийн маань нэг зовлон юм байгаа юм л да. Нөгөө манай Монголд ч зөндөө олон мундаг сайн зөв юм зааж байгаа номлож байгаа пасторууд байгаа. Гэхдээ тэр пасторууд болгон онлайн дээр номлоо тавьдаг. Тавьдаг хүмүүсийг ингээд сонсдог. Гэхдээ тэр тавьдаг хүмүүс дотор бас аваа гарууд байгаа. Хамаагүй юм ярьдаг. Зөвхөн өөрийгөө төвөөлөгдөг. Өстой баг Монголд одоо надаас өөр ингэж одоо номлодог хүн байхгүй гэж хүртэл номлодог. Ийм хүмүүс бас байна. Тэгээ зарим хүмүүс нэг гайхаад асуудаг. Зарим нь би танихчгүй хүмүүс. Тэгэхээр бид нар одоо өөрсдийнхөө амьдралын одоо Христ итгэлийн амьдрал ингээ хуурай ямар нэгэн зүйлээр ингээ залхсан эсвэл анхны сайн мэдчнээс холдсон юм шиг ийм байвал өнөөдөр тийм байх юм бол бид нэг зүйлийг энэ Паулын хэлснээр санах хэрэгтэй. Гажицсан биш үсттэй. Гажуу хүмүүсийн янз бүрийн бодол санаа яриа хүмүүсийн хов живэнд автцсан биш үсттэй. Тэгэх юм бол тэрнээс холдоод харин Паулын чи хэлж байгаа 19 дахь эшлэлдэр байгаа. Христ та нарын дотор дүрээ олтол гэж хэлсэн. Христээр дүүрэн амьдрахыг одоо тэр хичээнгүйлэл чинь Христээр дүүрэн амьдрахад одоо байх хэрэгтэй гэж Паулын чи хэлж байгаа. Хэрвээ хин нэгэн хүмүүс ингээд чи цуглаандаа ирээч гэсэн чи яах юм станараа дулмаа байгаа цагт би очихгүй гэж байгаа бол бид нэг зүйлийг одоо тэр хүнд хэлэх хэрэгтэй. Дулмаагаас олж Христэд итгэсэн юм уу? Эсвэл хэн нэгэн гоё хүмүүстэй цугларахын тулд Христэд итгэсэн юм уу? Эсвэл би Христээр дүүрхийн тулд Христэд итгэсэн юм уу? Бидний Христ итгэлийн амьдрал хэн нэгэн хүмүүсээр дүүрхийн төлөө биш. Хэн нэгэн хүмүүсийг дагахын төлөө биш. Хэн нэгэн хүмүүст
энэ лүү нь очиж тэр лүү нь очиж нөгөө намаас нөгөө уруудаг хүмүүс байдаг гэдэг шүү дээ. Өнөөдөр манай Монголын нэгэнд энэ намд байжснаа тэр намд очиод тэрний шиг байхын тулд бид нэр Христэд итгэж болоогүй. Бидний аврал бол зөвхөн Христээр дүүрхийн тулд, нэгүслэр амьдрахын тулд байгаа. Бидний цуглаан өнөөдөр ямар цуглаан байна? Жижиг байна уу? Том байна уу? Тийм ээ. Амар одоо юу нөгөө юуны хувьд одоо хөгжмөн чанга дууралтай байна эсвэл аяахан дууралтай байна уу? Манай Магдалин өдөртөгч гоё дуулж гин үү? Муухай дуулж гин үү? Гэдгээс болж гийм юмд бид нар болж итгээгүй. Бидний итгэсэн тэр одоо Христ итгэл бол биднийг эрх чөлөөнд гаргасан авралын үг байсан учраас. Бидний боолчлож чөлөөсөн учраас. Авралд итгэсэн. Авралыг бид нар авахын тулд бид нар Христэд итгэсэн гэдгээ нэгдүгээр санах хэрэгтэй. Хоёрдугаар бид нар янз бүрийн тийм гомдлол, янз бүрийн тийм одоо буруу зөрүү одоо бодол санаа хэл яриа ийм зүйлтэй хэрвээ бид нар байгаа бол бид нар юдэжүүлэгчтэй адилхан янз бүрийн хүн амьтны хэл аманд буруу юмд итгэж жинхэнэ цэвэрхэн тэр Христ итгэлийнхэн амьдралыг болонгортуулж байгаа юм биш үстэй гэж бодох хэрэгтэй. Тэгж хэлэх хэрэгтэй тэр хүмүүс. Тэгээ бид нар юуг тонхлох ёстой гэхээр Христээр дүүрэхийн төлөө бид нар бидний хичээнгүйлэл байх хэрэгтэй. Тэрнээс биш бусдыг өөртөө авах хичээнгүйлэл биш. Эсвэл бусдад таалагдах хичээнгүйлэл биш. Эсвэл бүр Бурханаас ёроол авахын тулд хичээнгүйлэл биш. Бид нар зөвхөн Христээр дүүрж энэ чинь 19 дэх ишлэлээр би та нарын дотор Христ дүрээ олтолоо би төрөх зовлонг дахин эдэлж байна гэж. Паул уг нь бол биш анх очихдоо төрөх зовлон эдэлсэн. Төрөх зовлон гэж байгаа нь яг хүүхэд төрүүлж байгаатай адилхан тийм их одоо хүнд хүчээр ажлыг хийснийхээ эцэст Галатинхан гэдэг Христ итгэлийн ийм одоо хүмүүстэй болсон. Гэтэл одоо тэднийг нь буцаагаад тийм ээ хуучин байранд нь аваач одоо юдэчүүд аваачсан байгаагаараа дахиад та нарт дахиад төрүүлж байгаа юм шиг ийм их одоо зовлонг би дахиж та нарын төлөө эдэлж байна гэж хэлж байгаа. Мэдээж хэрэг манай ээжүүд ч гэсэн тийм л байдаг бах тийм ээ. Хүүхдээ төрүүлэх гэж нэг зовно. Тэгээ том болсон хойно дахиад станаараа төрүүлж байгаа юм шиг зовох тийм явдал бас байна. Хүүхэд болгон биш л байх л да. Энд чи Паул бол Галатихны хувьд яг тийм одоо нөхцөлтэй байж байна. Тэгээ би дууга хоолон өнгөө өөрчилж тийм ээ. Та нарын дэргэж байж ингэж зэмлэж хатуу үг хэлж яг л бичглэр чинь хүн өнгийг сонсохгүй шүү дээ тийм ээ. Дими шүү гэсэн чинь дими шүү гэдээ уншиж магадгүй тийм. Бүр дими шүү гэж уншиж магадгүй. Тэгэхээр би та нартай хамт ингэж байж тийм ээ. Хоолон өнгөө бүр ингэж сонсгож байх юмсан. Яг гэвэл би та нарт эргэлзэж байна. Өөрөөр хэлбэл танаас болж би одоо бүр гайхчлаа гэсэн юм санаагаар хэлж байгаа. Эргэлзэв гэдэг гэж байгаа. Яаж ийм гоё зүйлийг авчаад тэр гоё зүйлийг ийм муухай юмар сольж чадчихна. Би ойлгохгүй та нарыг гэсэн ийм санаагаар хэлж байгаа. Та нарыг эрх чөлөөнд гаргасан тийм нэгүслийн мэдээг та нар сонсчоод буцаагаад таныг боолчлох бүр хүний арганд орох ийм одоо мэдээг араас нь дахиад яаж хүлээж авч та нар чадчихна гэж. Би та нарт бүр ингэж сонсол бүр миний бүр толгой эргэж байна. Ойлгохгүй байна. Тийм ээ? Гэсэн ийм санаагаар энэ одоо Паул энэ хийж байна. Нэг талаар Паул яагаад энэ бүх зүйлийг хэлж байгаа вэ гэхээр та нар одоо хуурамч багш нараас холд. Юдэчүүдийг битгий сонс. Тэр юдэжүүлэгчид та нарыг буцаагаад болгох гэж байна. Та нарыг хуурж байна. Харин та нар буцаад Христээр дүүрэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Христ дээр та нар суралцах хэрэгтэй. Есүс өөрийнх нь хэлсэн нэг юм чухал үг байгаа шүү дээ, тийм үү? Зүдэд зүтгэсэдээ над дээр ир. Надаас суралц гэж. Тухайн үеийн тэр зүдэрж байсан хүмүүс нь хуулийн дор зүдэрж байсан. Би юм хийж болохгүй яана ийшээ ирэхчүүд буруу юм болоо орноосоо ийшээ унах уу тийшээ унах уу тэ ийм бүх зүйлээс айж зүдэр зүтгэжсэн тэдгэр хүмүүс гинтхийн хэрэгчлэнтэй болох ийм боломжийг би та нарт өгье. Над дээр ир. Тэгэд надаас суралц гэж хэлсэн.
Паул энэ чи юу гэж хэлсэн? Та нар Христийн дүрэг та нарын дотор бүрэн бүтэн болох хүртэл би та нарт энэ бүгдийг дахин заамаар байна. Та нарын хажууд баймаар байна гэж хэлж байгаа. Өнөөдөр сүм чуулганыхаа тийм ээ үүд хаалгааг саваагүй удсан байгаа маш олон хүмүүс тийм ээ манай цуглааны хүмүүс байгаа шүү. Тэр хүмүүсийг бид нэр бодоод тэгээ бас тэр хүмүүстэй тэр анхны сайн мэдээний тэр анхны хайр гэж ярьдаг хилчил номоор харах юм бол тийм ээ тэр анхны хайрыг сануулж. Тэгээ одоо ямар байгааг нь харуулж. Тэгээд бас ирээдүйд Христээр дүүрэх хэрэгтэй гэдгийг нь бид нар хүмүүст сануулах хэрэгтэй. Амен. За тэгээ бүгд хамтдаа залбирцгаая юм. Бурхан их эзэмнээ баярлалаа. Тэгэхээр та өөрийнхөө үгээр дамжуулан та биднийг ятгсан, та биднийг магадгүй зэмлсэн, та биднийг уриалсан учраас баярлалаа. Тэгээ бид нар энэ бүх зүйлийг их эзэмд дуулууртаа хүлээн авч дагаж дуулууртаагаар танд дуулууртай хандахад та туслаарай гэж танаас гуйж байна. Тэгээ бидний итгэлийн амьдралыг ямар нэгэн замаар энэ юдэжүүлэгчд чиг бушнуулах гэж байгаа юм хүмүүс байх юм бол та бид нар сонор сэрэмжтэй байж тэгээ бид нар яг таны цэвэр тэр сайн мэдэн дээр буцаад ирэх, буцаад босох. Тэгээ танаар улам илүү дүүрэх юм боломжийг та өгөөрэй. Есүс таны нэрээр гон залбирлаа. Амен.